За ханаас сургаалын слайдыг тавьж өгөөрэй. Өнөөдөр Магдалины цаг бол үнэхээр гайхамшигтай байлаа. Магдалины цаг дэснийг магтаж явах хамгийн сүлжээтэй Магдал дээр өчигдөрч байсан, өнөөдөрч байгаа удахгүй дахин ирэх бидний эзэн. Та ирээд хаанчлаач гэсэн дуугаар бид эзнийг магтсан. Тэгэхээр ихэдсэн энэ газар нутаг дээр өөрийн амар тайвныг, өөрийн сайн сайхныг дүүргэж, Бурхан Монгол түмнийг маань зүрх сэтгэлийг гим нүглийн хүлээс буулганаас бүрэн чөлөөлөн эзний амар тайвны хаанчлал энэ газар дүүрэх болтугай гэсэн тэр зорилгоор энэ чуулган оршин тогтнож байна. Тэгэхээр Every чуулган буюу та бид хамтдаа бүтэн сайдр болгон цуглаж байгаа шалтгаан нь бид бас хамтдаа нэг чуулган болж явж байгаа шалтгаан нь Бурханы хаанчлал энэ газар нутаг дээр оршин тогтнохын тулд гэсэн. Хажууд багт үсрэг хараад хэлээрэй. Бурханы хаанчлалын төлөө бид оршин тогтнож байна гэж. За Бурханы хаанчлалын төлөө оршин тогтнож байгаа Every чуулганыхаа хэд хэдэн чухал зүйлийг бас танилцуулъя гэж бодож байна. Сүүлийн бас баггүй шинэ хүмүүс ирж байгаа учраас бидний үнцэн болон бидний хараа зорилго үйлчлэлийн талаар маш товчхон нэг чухал зүйлүүдийг танилцуулъя. Ер нь Бурханы хаанчлалын төлөө оршин тогтнож байгаа, Бурханыг хайрлаж бусдыг Христийн үг сургаал, Христийн үнэн рүү дагуулахаар оршин тогтнож байгаа Every чуулганы маань үнцэн бол 5 чухал зүйлийг бид үнцэнтэй тооцдог. Хамгийн ихнийх нь юу гэхээр эзэнлэг байдал, эзэнлэг амьдралыг үнцэнтэй тооцдог. Зүгээр цуглаанд ирж очдог хүний тухай биш. Зүгээр цуглаанд ирж очдог Библи уншдаг хүмүүсийг олшруулах нь бидний зорилго биш. Харин гэртээ байсан ч, ажил дээр байсан ч, гудамжинд алхаж байсан ч, Бурханы хаанчлалын ёс суртахуунаар бодол оюунаа дүүргэсэн. Амьдрал нь Бурханыг хүндэлдэг. Үг яриа, үйл хөдлөл, амьдарч байгаа дүр төрхөөрөө гим нүглээс чөлөөлөгдөн утга учиртай амьдарч байгаа эзэнлэг амьдралтай дагалдагч нарыг олшруулах нь бидний үнцэн байна. Хоёрдугаарх нь авралын зарав. Бүх хүн төрлөختнийг аварсан Бурханы авралыг Монгол даяар хуваалцаж, энэ авралын зар буюу авралын сайн мэдээгээр Монголыг дүүргэх нь бидний үнцэн, бидний зорилго байна. За харин гуравдугаарх нь дагалдагч бэлтгэх гэсэн. Энэ бол зүгээр фанат бэлтгэх тухай биш. Чуулганд ирдэг хүмүүсийн эрэлцсэний тухай биш. Эсвэл итгэгч нарыг олшруулах тухай биш. Харин дагалдагч бэлтгэх тухай. Христийг дагдаг. Зөвхөн сүмд явдаг хүмүүсийн тухай биш. Христийг дагаж амьдардаг хүмүүсийн тухай гэсэн. За дөрөвдүгээрх нь юу вэ? Удирдагч бэлтгэх. Өөрийнхөө гэр бүл дуулан амьдарч байгаа орчиндөө хамт олонныхоо дунд, найз нөхдийнхөө дунд ер нь байгаа бүх газартаа бурханлаг байдлаар манлайлдаг удирдагч нарыг бэлтгэх. Өөрийнхөө салбарт бурханлаг байдлаар ажиллаж амьдардаг удирдагч нарыг бэлтгэх нь бидний үнцэн байна. За тавт нь бол гэр бүл байна. Тэгэхээр энэ 1 2 3 4 гэсэн чухлын стратегийн тухай биш. Бүгд чухал гэсэн үг шүү. Тавт чухал үнцэн нь бол гэр бүл. Every чуулганы хувьд бол онцлог чухал үнцэн бол гэр бүл. Чуулганд үйлчлэхээс ч илүү, Бурханд үйлчлэхээс ч илүү гэр бүлтэй үйлчлэхийг бид чухалд тооцдог гэсэн. Тэгэхээр гэр бүл буюу эхнэр нөхөр бие биендээ үнэнч байж, үр хүүхдүүдэд бурханлаг дүр төрх, үлгэр дуурайл дотор хүмүүжүүлж өсгсөн бурханлаг гэр бүлүүдийг олшруулах нь бидний зорилго үнцэн байна. За бас нэг чухал слайдыг харъя. Бидний үйлчлэл. Бүгдээ эхлээд энэ ишлэгийг хамтдаа уншъя. Колосай 3:17 3-ий. Та нар үг ба үйлсээр юу ч хийсэн. Түүгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийгтэн гэсэн. Үг ба үйлсээр юу ч хийсэн бүх үйлчлэл маань эзэн Есүсийн нэрийн төлөө байх болтугай. Амен. За дөрвөн чухал үйлчлэлийг бид жуулчилдаг. За эхнийх нь бол залуучуудын үйлчлэл. Залуучууд бол Монголын маань бүх хөгжил, бүх салбар, бүх зүйлийн түүчээ буюу одоо үргэлжлэл буюу залхамж галаа. Хэрвээ бид 5 жилийн дараах, 10 жилийн дараах Монголыг өнөөдрөөс төсөөлж, 10 жилийн дараах Монголыг өнөөдрөөс бид төлөвлөн бэлдэж эхлэх юм бол бид эвлэрсэн, эдгэрсэн, бие биендээ үнэнч, ёс суртахуун, амьдралын хэв загвараараа бурханлаг байдлаар удирдуулагдсан тийм л залууийг бид бэлдэж чадна гэсэн. Тэгэхээр бид залуучуудыг бол бидний чухал үйлчлэл гэж үздэг. Хоёрдугаарх нь чуулган тарилт. За гуравдугаарх нь юу байх нь вэ? Дэлхийн илгээлт. Дөрөвдөх нь хүчрэх Магдал. Манай Магдалын баг маань үнэхээр урагшилж байгаа шүү. Маш хүчтэй байгаа, мундаг байгаа. Бүгдээ Магдалынхандаа зориулаад нэг сайн хаалгадаа шээ.
За магтаалын гарч ирээд суугтаа сууж болно. Залбирууд манай чинь гарч ирэн та бидний хөндлөөд бас гэж байгаа. Магтаалын гараад ирээ. Гарч ирсэн алгад шашаа өгөө. Өсөж. За залууч жоо юу юм чи? Өсөж. Бонжо. Хүчрэг магтаал бидний чухал үйлчлэл байна. Магтаалын маань улам бүр олширсоор байгаа, улам бүр чанартай, чадвартай, дууралт энэ төр бол өстой янз юм байна. Бонжо. За бас чуулга маань оршин тогтнож байгаа шалтгаан, хоёрхан шалтгаан л байна. Бид ямар нэгэн бусдаас ялгарсан онцгой бүлэглэл болох гэсэнгүү. Эсвэл зүгээр шашны ямар нэгэн байгууллага болж хэлээд гараад хэлэх гэсэнгүү. Бид зүгээр хоёр шалтгааныг л бид чухалчилдаг. Бидний оршин тогтнож байгаа хоёрхан шалтгаан байна. Энэ нь сүм болж нэгдэхээс чухал. Энэ нь сүнслэг янз бүрийн үйлчлэлүүдээс чухал. Энэ нь бидний оршин тогтнож байгаа хоёр шалтгаан бөгөөд бүхнийх нь байх ёстой хоёр шалтгаан. Хамгийн ихнийх нь Бурхны хүндэтгэх нь, хоёр дахь нь дагалдагч бэлтгэх. Гадгаадаар нь юу ихнийх нь honor God, хоёр дахь нь make disciples. За бүгдээ холбоод хэлье. Гадгаадаар нь эхлээд хэлье. Гурван honor God, make disciples. Ямар дарга байлтай юм бэ? Honor God, make disciples. Өчигдөр цоглог моглог бүгдээ хэлээд. За гурван honor God, make disciples. Басал дарга байлтай юм да. Йоо хин амар хүч гаргаж хэлсэн болохгүй ёо. Хүч гаргаж чадчихлаа. За арай нэг жоохон цогцол гэдэг хамт хэлээ гурван honor God, make disciples. Амар гадгаад хүн шиг ярьлаа шээ. За бидний оршин тогтнож байгаа хоёр шалтгаан байгаа. Бурхны хүндэтгэх нь, дагалдагч бэлтгэх. Тэгэхээр энэ шалтгаан болон бас энэ үйлчлэл, энэ үндэс нь бол та бидний хамрагдаж байгаа Every Nation чуулганы үндсэн шалтгаан. Бас бидний оршин тогтнож байгаа утга учир байна. 2019 он эхлэх үед Great Faith буюу агуу итгэл 318 гэсэн нэг төслийг эхлүүлсэн. Great Faith буюу агуу итгэл гэсэн энэ 318 гэсэн төсөл дотор бид гурван чухал зүйлийг чухалчилж байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр 3 хүнтэй one to one үзэх буюу яг итгэлийн суурь хичээлийг 3 хүнд заая гэж 2019 оныг эхлүүлсэн. Та бүхэн санаж байгаа. За хоёр дахь нь бол нэг хүний Христ дотор цагаан, залбирлаан, зүрх сэтгэлээ, зөвлөгөөгөө зориулан байж дагалдуулъя гэсэн бас нэг юм онцгой уриалга явсан. За гурав дахь нь юу вэ гэхээр 8 хүнд сайн мэдээ яа гэсэн бэ? Тунхаглана гэсэн. 8 хүнд цуглаан үрэх тухай биш. 8 хүнд сайн мэдээ ярья гэсэн. За ийм уриалгаар 2019 он эхлээд айл хизээнэ 10 сар дундаасаа хойш өгсөн байна. Нэг талаараа 2 сар үлдэж энэ жил дуусгав. Та бүхэн маань 318 гэсэн энэ тоотойгоо холбоотой зүйлээ амжуулж байна уу яаж байна уу? За нухай үеийн зураг мургийг бас үзүүлье. Одоо бид баримттай л яриа да. 2019 он эхлэл гэлтнэр Great Faith 318 гэсэн төсөл эхлүүлсэн. За энэ төслийн хүрээнд бүгдээ хамтдаа суралцсан. Эсний төлөө янзлаад өгнө, ялцуулаад өгнө, бужигнуулаад өгнө гэж бүгдээ хэлүүлсэн. Харин яг 318 гэсэн тоотой холбоотой гүйцэтгэл маань хэр өргөшилж байна. Бүгдээ дахиад харъя. 3-нд one to one заах. 3-нд one to one заасан хүн байвал гараа өргөөрөөр бусд нь юм да. Яг заагаагүй улсууд нь дахиад санаж аваарай гэж уриалъя да. 3 хүнтэй one to one үзэж дуусгана. 2 сар үлдсэн шүү манайхаа. Гэлцүүлээрэй. Амен. Сүүлийн 2 сар бол нэлээд хөдөлгөөнтэй сар байх болов уу гэж найдаж байна. Яагаад гэвэл эзэн амлснаа биелүүлэхийн тулд яах вэ? Урагшин үстэй. Өөрөө бас арай өөр маягаар мотивацлаарай гэж ятгамаар. Өөрлөгөө нэг 7 уруугаа зүүнний сорилттой уруугаа нэг өөрлөгөө харуултаа. Тэгээд өөртөө ганц 2% ярьчих. Он дуусахад 2 сар гарахны хугацаа болтлаа. Гоо надтай биш өөртөө гэж ярьсан. Над руу арц 2 сар болтлаа. Хичээгээрэй гэдэг нэг чухал үг хэлээ та өөртөө. Тэгэхгүй хичээгээрэй. Амен. За бид нар маш олон чухал төслүүдийг эхлүүлж болно. Олон хэрэгжилтэн чухал шүү.
Ихтэй бидэнд боломж байна. 2 сар гарны хугацаанд 3 хүнтэй вантон үзээ дуусгавал та ачин гоё байна. За нэг хүнийг Христ дотор дагалдуулан амьдралаа зориулъя гэсэн байна. Энэ оныг дуустал хэн нэгнийг дагалдуулж, хэн нэгний төлөө залбирч, цаг заваа зарцуулж, дээр бас хэн нэгний өдрийн хоолнд өөр жинхэнэ амьдралын сонсож, Бурхны үгийн дагуу зөвлөгөө өгсөн хүн байвал гараа өргөөрөхөр бусдад нь бас л хэцүү байна. Тэгэхээр хийж амжааг улсууд маань хийгэрэй л гэж ятгая да. За харин 3 дахь нь юу вэ? Найран хүнд сайн мэдээ тунхаглах. Илгээл дээр явсан хүмүүс бол одоо хамчсан суугаа юм бол 40, 50, 60 тунхагласан. Бараг ирэх 10 жилийн юугаар тараацсан гэж тэгэж амарч болохгүй шүү дээ. Жилд 8 гэж бодохоор би ч сайн илгээл дээр явахдаа 5 юу вэ 40 өнгөөр жилд 8 5 жил болцсон юм байна. Тэгээ 5 жилийн дараагаас ярих да. Гэж сэтгэл амарч болохгүй нь шүү дээ манайхаа. Ер нь сайн мэдээ бид нар баруун солгоогоо тааралцсан хүн болгондоо хуваалцсан Бурхныг үнэхээр баярлуулдаг, догтлуулдаг зүйлээ. Амен. За өнөөдөр бид хамтдаа нэг хүний авралын төлөө зүтгэл гэсэн сэдвээр Бурхны үгээс суралцсан. Бүгд байгаа газраа нүдэнэ баг зэрэг толгой удаалгаад хамтдаа залбирая. Нэг хүний авралын төлөө зүтгэл. Эзэн Бурхан минь бид танд талархаж байна. Энэ үгийн цагийг эзэн таны моторт бид даатгаж байна. Эзэн та нэг хүний авралын төлөө зүтгэлийг өнөөдөр та бидэнд ятхан ойлгуулж өгөөч. Эзэн та өөрийн үгээр биднийг ятгах, урамшуулах үед энд байгаа зүрх сэтгэл болгон нээлттэй байх болтугай. Үгийг тань талархан хүлээн аваад өөрсдийн амьдралдаа бид хэрэгжүүлэхэд туслаарай. Алдар, хүндэтгэл, магтаал бүрийг хүртэх цэцтэй. Цорын ганц зам үнэн амь аврал болсон эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. Нэг хүний авралын төлөө зүтгэл. За алдарт Александр хэмбэлээ. Александр Дюмагийн агуу нэг бүтээл болох Шадар гурван цэрэг гэдэг энэ бүтээл дээр нэгэн нийтийн төлөө нэгэн төлөө гэсэн үрээ авч яадаг тийм. Бүгд энэ үгийг хамтдаа хэлээд байгаа. Нэгэн нийтийн төлөө нэгэн төлөө. За харин яг энэ үрээтэй их төстэй зүйлийг өнөөдөр бид хамтдаа үзнэ. Нийтээр нэг сүнсний авралын төлөө. Бас нийтээр нэг амьдралыг өөрчлөхийн төлөө. Нэг ч гэсэн хүний авралыг аврал руу авцрахын төлөө зүтгэх талаар бүгдээ хамтдаа үзнэ гэсэн. Нэг сүнсний аврал, нэг амьдралын өөрчлөлт, нэг хүний авралыг чухалчлах талаар. Амен. Лук номын 15 дугаар бүлгээс бид хамтдаа суралцлаа. За би эндээс уншаад явахаар та бүхэн маань дагуулад хараарай. Лук номын 15 дугаар бүлгээс. Нэгэн том багц түүх явна. За би эндээс та бүхэнд маш ойлгомжтой уншиж өгье. Татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд түүнийг сонсохоор дэрэгт нь очижээ. Тэгтэл фарисеучуд болон хуулийн багш нар дургуйцсан дүнгэнэлдэж энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн аван тэдэнтэй хамт хоололдог гэв. Тэдэнд ийм нэгэн сургаалт үлгэр айлтлаа. Хэрвээ та нарын дундаас хэн ч 100 хонтой байтал нэг нь алдагдахад 99 хоноо бэлчээртэн орхин алдагдсан хоньны араас явж түүнийг олдлоо хайдаггүй. Тэгээд хонион олбол тэр баяртайгаар мөрөн дээрээ тэгнэн гэртээ ирээд анд нөхтөө болон хөршүүдээ хамт нь дуудаж би алдагдсан хонион олсон тул надтай хамт баярлагтун гинэ. Би танарт хэлье. Мөн үүний адил гимшиг шаардлагагүй 99 зөвхт хүнээс илүүгээр гимсэн нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. Нэгэн эмэгтэйд 10 мөнгөн зоос байжээ. Хэрвээ нэг зоосон алдчих бол дэнлүү асаан гэрэн шүүрдэн өнөөхөн олтлон ихэд шаргуу хайхгүй гэж юу. Тэр эмэгтэй алдсан зоосон олмогцоо анд нөхөд хөршүүдэн хамтдан дуудаад тэдэнд би алдсан зоосон олсон тул надтай хамт баярлагтун гэнэ. Би танарт хэлье. Мөн үүний адил нэг нүгэлтэн гимшвэл Бурхны Тэнгэрлэгч нарыг оршууд баяр хөөр болно гэвэ. Хоёр хүүтэй нэгэн хүн байжээ. Бага хүн эцэгтэй аваа
Эд хөрөнгөнөөс оногдох хувийг минь надад өгөөч гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өглөө. Хэдхэн өдрийн дараа баг хүн хамаг ямаа хамаад алс холын орон зорин оджээ. Тэнд тэр дур зоргоорон амьдарч эд хөрөнгөө үрэн таран хийвэ. Түүнийг бүх юмаа барж дуусгаад тэрхүү нутагт нь сүрхий өлсгөлэн болж тэр юмаа гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн хүнийг бараадах болж гинэ. Тэр хүн гахаагаан хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Тэр гахааны идэж байсан буурцгаар ходоодон дүрхийг хүсэмжлүүлж хинч түүнд юу ч өгсөнгүй. Тиймээс тэр ухаар нь эцгийн маань хөлсөлсөн хүмүүсийн хичнээнч талхаар элбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж өгөх нь би босоод эцэг рүүгээ очив. Тэгээд түүнд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлдсэн. Би цаашаа таны хүү гэгдхэн зохисгүй. Харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч гэж хэлье гэвэ. Тэгээд тэр босож эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүний холоос хараад их дөрөвдөн гүйн ирж тэрэн үнслээ. Хүн түүнд аава би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлдэжээ. Би цаашаа таны хүү гэгдхэн зохисгүй гэвэ. Харин эцэг нь боодуудаа хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүний хувцас гарт нь бүгж зүү хөлд нь гутал өмсөг тарган тугал авчирч гарга бүгдээрээ найланцэнгүй. Учир нь энэ хүн маань өгсөн байсан юм гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо гэвэ. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. Ууган хүн талбай дээр байжээ. Тэр буцсан ирж гэртээ ойртон эрэхтэн дуу хуур бүжиглэг чимээг сонсоод зарц нарынхаа нэгийг нь дуудаж юу болоод байгааг асууж шалгав. Тэр түүнд дүүчин ирсэн. Таны эцэг түүнийг эсэм минь дэргэж ирсэнд тархан тугал нийтлуулав гэжээ. Харин ууган хүн уурлаж довтогч орохыг хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. Хүн түүнд хараач энэ олон жилийн турш би танд зарцлагдаж байна. Би хизээж таны тушааснаас зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөд төөгөн баярлах үед минь та ганц жишг надад өгч байсангүй. Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмсөн энэ хүүгэн эрэхт нь түүнд зориулж тархан тугал нэдэрч байдаг. Гэхэд эцэг нь миний хөө чи үргэлж надтай хамт байсан. Миний их гэсэн бүхнийх чинээ шүү дээ. Харин чиний энэ дүү өгсөн байсан. Гэвч амьдрчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой гэжээ гэсэн. Амен. Үйл явдлыг ухраагаад харах юм бол Есүс эзэн номлож байх үед зааж байх үед эргэн тойронд маш олон нүгэлтнүүд байсан. Тухайн үед нүгэлтнүүд гэж хэлэхдээ хэд хэдэн хүнийг нүгэлтэн гэж хэлдэг байсан. За эхнийх нь юу гэхээр биеийн өмнөгч буюу янхнуудыг. Тэднийг бол нүгэлтэн гэж хэлдэг бөгөөд хэн ч тэдэнтэй харьцдаггүй байсан. Хоёрдугаарх нь татвар хураагчдыг хэлдэг байж. Зүү босаар өөрийнхөө ард түмнээс мөнгө татвар аваад Ромын засаглалд тушаадаг. Ингэхдээ ард түмнийхэн Ромын нэрийн өмнөөс дарамтлагдаг тэдгээр хүмүүсийг нүгэлтнүүд гэж тодтогддог байсан. Есүсний заасан сургаалуудаас ч гэсэн харвал татвар хураагч болон нүгэлтнүүдийг, Библиэс ч гэсэн харвал татвар хураагч болон биеийн өмнөгч нарыг нүгэлтэн гэсэн категори дотор нэлээд өндөрт тавьдаг байсан. Харин биеийн өмнөгч нар болон татвар хураагчид руу ямар ч номлогч очдоггүй. Ямар ч хуулийн багш тэдэнд төвөг сольдоггүй байсан. Гэтэл Есүс эзэн яг тэр хүмүүс рүү очиж нийгэмд гадуурхагдсан, ёс бус зүйлээр нийгэмд гадуурхагдаж, нийгмээс шахагдсан тэр хүмүүс рүү явж очоод тэдэнд сургаж, тэдний төлөө ямар нэгэн чухал зүйлийг хэлж ярьж номлодог байж. Харин яг ингэж ярьж байгааг нь хараад фарисеучуд дургуутсан яасан гэсэн бэ? Дүнгэлэлтсэн. Дүнгэлэлтэн гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ? Шивэр эсвэл хэлж байгаа тийм ээ. Ялаа дүнгэнэгтэй зөөрлүүлсэн байна те. Ялаа дүнгэнэ гэж яадаг вүлээ? Хав халуун зунаар модон ойлд яваад хорч ус ялаа дүнгэндэг шүү те. За тэндээс л ер нь бид нар яг дүнгэнэлтэн гэдгийг ястожинг нь ойрхон утга учир зөөрлийг болоод харчиж болно гэсэн. Тэгэхээр Есүс эзнийг яруу зүгээр хэлж фарисеучуд буюу хуулийн багш нар ямар нэж Есүс ийм нүгэлтэй, ийм ёс бус, ийм муухай, ийм хачин хүмүүсийн дунд сууж тэдэнтэй хоолорч тэдэнтэй ярьдаг байна гэж дүнгэлсэн. За энэ дүнгэлэлтээс болоод Есүс эзэн 3 сургаалт үлгэрийг ярьсан. 3 сургаалт
зүүрлэлийг ярьсан гэсэн. Энэ гурван сургаалт зүүрлэл дээр эхнийх нь 99 хоног 100 хонтой байж байгаа нэг хоног нь алдагдангууд 99 хоног хашаанд нь үлдээгээд алдагдсан нэг хоног ирж болохын төлөө 90 хайгуул болж яваа сайн хончны тухай ярьсан. Энэ сургаалтуудгээс хэрвээ бид харах юм бол 100 байж байгаа нэг нь алга болсон ч үнцэнтэй гэдэг утгыг олж харж болно гэсэн. Гэхдээ цаана 99 байгаа юм чинь яах вэ? Тэгээд ганцхан алдагдсан юм чинь тэгээд одоо болоо яах вэ? 2 мөн 3 эсвэл 10 алдагдаагүй яамаадаа унтцгаана гэж хэлэх хончин байна уу гэж асуусан гэсэн. За би танаас асууя. Яг та зүрлээд ингэ бодоод үзээрэй. Та 100 хонтой бас аваа боломжийн баян юм байна шүү те. 100 хонтой. Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь би хорин хөтөлсөн. Хуримн дээр хүргэний тал дандаа хөдөөний улсууд байсан. Тэгээ хүргэний талын ах дүүс нь нийлээд айл болгон 5, 10, 20 гэж нийлүүлээд хурмын яг нөгөө бэлэг гардуулах юм биччихээн л та. Тэгээд хонио нийлүүлээд бичээд байгаа байхгүй. Танах хэдийг өгнө гэнэ. 5, танах хэдийг бай. 8, танах чи хонтой ш 15 гэх юм бэл. Тэгээд яасан бэ гэхээр яг бичсэн хоньныхоо тоог танилцуулсан байхгүй. Тэгсэн чи яаж хийж байгаа 100 болгочих. 15, 5, 20 байл. Тэгээд ах нь гарч ирээд хэлж байгаа. За манайхан бол одоо бүгдээрээ малчин улсуудаа та хоёр дүүдээ аз жаргал үсээ ах эгч нар нь бүгдээрээ нэг 5, 10, 20 гэж нийлүүлсээр байгаа. 100 одоо 20 ингээд 100 хурагтай дөвнөртэй бэлгэлье гэж. Тэгээд миний дэ очоод аваарай гэж. Ихтэй яг хоёр дүүн бол хот их юм байлээ л дээ. Тэгээ очоод 100 хонь авцгаах юм уу? Тэнд нь үржүүлэх юм уу? Ямар нэг юм болох ба. За яг л 100 хоньтой болсон. Тэгээд дээр нь бас адуудаа хөртэй болон малтай айл болсон байгаа. Өнгөрсөн лонгийн 3 дахь улсын орон дээр, 2 дахь улсын орон дээр. Тэгэхээр яг л үүнтэй адил та 100 хоньтой байна гэж бодъё л та. Орой хоноо тоолсон. 100 хоноо бүгдийг тоолсон. 10, 15, 20. Ингэж явж байгаад 99 гэж тусчлаа. За тэгээд яах вэ? Оо за манай ариун солонго айгүй гоё хэлсэн шүү дээ. Нэг найз болоо. Хоньны үлчээр тэр хэлтэн. Баяртай хонч байх юм байна. Нэг найз болоо. Нүгүр бүр гайхал нүгүр гинэ. Хон тоол хам тоолж байгаа бол гайхал. Юу на гаруул. Тэгээд олё тоолчихлаа за тоолсон. За дахиад тоолсон чи энэ эсвэл дутсан. Тэгээд яах вэ гэсэн юм. Бэлэг ямар хэцүү юм бэ? Та гаруул гэрэл орлоо. За ингэ тоолсон чи нэг бүр гацаагүй дутаад байна. Тэнгууд нь ингэж хэлэх хончин байна уу? За яах вэ? Яах вэ? Цаана нь 99 байж штэ. За нэгийг нь тэгэл хангаа аваад яваа байлгүй дээ гэж хэлдэг байна. Өдөрний улсууд чинь чомыг бол хангаа, Монгол болохоор хайрхан гэж хэлдэг штэ тий. Нэг жоохон цэвэрлэг маягтай. Тэгэж хэлэх хончин байна уу? Яах вэ? Өчигдөр 101 байсан нэгийг аваад явсан. Өнөөдөр дахиад хангаа аваад явсан. Орой хоолндоо нэгийг аваад байгаа мөрхий. Маргааш 98 байх баха. Тэгэж хэлэх хончин байна уу? Тэгээ маргааш нь тоодоо 98 дээр 99 байгаа. Хангаа авсангүй хашаанаас нь гаргаж хонуул. Харин эцэг Есүсийн сургаалаар юу чухалч ирсэн бэ гэхээр 100 байж байгаа нэг нь алга болсон ч чухал. Цаана 99 байгаа чинь хамаагүй гэж бодохгүй. Нэг алга болсон ч цаана 99 үлдсэн ч 100 дотроос нэг нь алдагдвал чухал шүү. Нэг нь алга бол чухал шүү гэж. Бүгдээ нэшиг хамтдаа харъя. Ялангуяа яг тэр жижиг хурганы хажууд байгаа хэсгийг хамтдаа уншия. 3 Түгээр барахгүй юусан гэр алдагдсан хоноо олж ирээд тэгээд хуршүүдийгээ дуудаад ширээ засаад алдагдсан хондоо найр хийсэн гинэ. За энийг ингээд цээжлээд авчаарай. Хэдүүл энийг эргээд гоё ярина. За үргэлжлүүлээд хариулт Есүсийн ярьсан 2 дахь сургаалт зөвөрлөн 10 зоостой байж байгаад нэгийг алдсан нэг нэмэгтэй зөвөрлөл байна. 10 зоостой байж байгаад оройн зоосоо гаргаад тоолсон. Тэгсэн чинь нэг дутсан. Гэхдээ яаж утсан 9 байна? 3 3-59 яг байна да. 5 4 нэг сондгоо. Тэр яг нэг дутуу байна да. Яаж шарсан нэг дутуу. Харин
алдагдсан нэг зоос олохын тулд гэрийнхээ хамгийн тогшлыг дээш доош нь эргүүлж, сав бүх юм дээш доош нь эргүүлж, сандаачиж, уудалж, сэгсэрч, онгочиж хайсаар байгаад алдагдсан нэг зоосоо олсон. Эхнийх нь 100 байж байгаад нэг алдагдах чухал байсан бол дараагийнх нь 10 байж байгаад алдагдах тэр нэг бас чухал гэдгийг ярьсан. Тэгэхээр Есүс эцэг энэ ярьсан сургаалт үлгэрээ алдагдсан тэр нэгийг л ирж болох нь. Алдагдсан байгаа тэр нэгийг ирж хайсаар олох нь асар чухал гэдгийг 3 сургаалт үлгэр ярим байж, учирлан байж ойлгуулахыг хүссэн гэсэн үг. Харин 3 дахь нь юу болсон бэ? 2 хүүтэй байж байгаад нэг хүн алдагдсан гэсэн. Нэг хүн өөрийнхөө буруу сонголтоос залуу насныхаа омгоос болоод аавынхаа нийт хөрөнгөний 50% аваад алс холын газар очиж 8 гэж ингэж яагаад дампуурсан. Дампуураа зогсохгүй алс холын газар очив чи яасан бэ? Ядарсан л да. Гэхдээ алс холын газар танаа хамаатан байхгүй бол яах вэ? Ганцаардна. Ер нь алс хол явах тусмаа танихгүй үнтэй болсон шүү дээ. Тэ? Хол газар явж 8 нэг явсан. Хол газар очсон учраас таньж мэдэх хүн байхгүй. Тэгээд эцэстээ уг нутгийн нэг хүний гахааг хариулсан. Гахаа нийтдэг буурцгаар ходоодын дүүргээ гэж бодсон. Даанч тэр буурцгийг идэж чадахгүй, идэж хоол ундуулж чадахгүйгээс болоос тэглээр унаж, гунж гутарч, уйлж, харуулсаж тэгээд аав руугаа эргэж чод уучлахгүй яа гэсэн. Харин аав алдагдсан хүү эргэж ирэхэд яасан бэ? Хүүгийнхээ модоос өгтөн гүйж очоод тэмэрч амж үнсээ өргөж босхоод хөлдөнд шаагаа биендэн дээд өмсгөж гарт нь бүгж зүйлгээд хүндэн зориулж тархан тул нэдэрж байгаад найр хийсэн. 2 хүүтэй байсан алдагдсан хүн эргэж ирэхэд бөөн баяр болсон аавын тухайд. 100 та байж байгаа нэг алдагдах чухал байсан. 10 та байж байгаа алдагдсан ч тэр алдагдсан нэг нь үнэхээр ирж болох ёстой чухал хүн гэж эзэн онцолж байна. Бас 2 та байгаад нэг нь алдагдахад за яг л ганцгүй тэгээд өөрөө хувь аваад ирсэн да. Эргэж ирээд хувьгүй тэндээ л өөрөө уучраа болгоё гэж аав бодог байгаа юм шүү дээ. Харин эргэж ирэхэд аав бөөн баяр болж нүд дүүрэн нулимсгаар хүн байн тэмрэн авч үнсээ хайрлаж эргүүлээ байр суурин дээр гаргаж ирсэн. 15 дугаар зууны үеийн Сэргэн мандлын үеийн алдарт зураач Рембрандт гэж зураач энэ зургийг зурсан байдаг. Ингэхдээ Рембрандт яг энэ Лук номын 15 дугаар бүлэг дээр байгаа алдагдсан хүүгийн сургаалт үлгэрийг ахин дахин хэдэн зуун удаа уншиж, бодож, сэтгэж, бүр зүүдэж байгаа зурсан. Тэгээд хүүг ямар хэлбэртэй зурсан бэ гэхээр нэг шаагаан үдээрээ тасраад унчихсан. Ноорхоо хувцастай үсгүүгээр зурсан. Яагаад гэвэл гахаа хэрүүлж байгаа юм бол бөөссөн байгаа. Идэж уух зүйл байхгүй, гахаан оромжинд амьдарч байгаа юм бол бөөс хуурстай байгаа учраас үсээ хүртэл босурсан гэж одоо нэг тийм судалгаа хийж байгаа зурсан байна. Тэгэхээр энэ 3 сургаалт үлгэрээр эзэн маш чухал тавьж алдагдсан нэг сүнс, нэг хүний аврал, нэг хүн бурхантай уулзах тэр торгон аршны төлөө бидний зүрх сэтгэлээ зохилуулдаг. Нэг хүн ч гэсэн аврагдаасаа гэж цохилдог чуулган болоосоо гэж эзэн энэ зүйлээр өнөөдөр биднийг ятгах байна гэсэн. Нэг хүнийг дагалдуулах тухай түрүүн би ярьсан. Харин нэг хүнийг дагалдуулах, тэр битгий нэг бүхтэн үндэснийг дагалдуулах нь нэг төөрсөн сүнсийг нэг хүний авралын төлөө явахдаа зүтгэл гарган байж, зориулт гарган байж очихоос эхэлнэ гэсэн. Нэг хүний авралын төлөө зүтгэлээр дүүрэн амьдрахыг л би танд ятгах гээд байна гэсэн. Бүгд хамтдаа энэ үгийг чангаар хэлье. 3 Библиэс гэсэн харах юм бол бурхантай уулзсан нэг л хүнээс болоод маш олон түүх өрнөсөн байна. Эхлэл номын 12 дугаар бүлэг дээр Авраам гэж хүн бурхантай уулзсан. Харан гэдэг нутагт амьдардаг байсан Авраам гэдэг хүний ахад дүүс төрөл төрөсөн амьдарч байсан орон нутгийг харах юм бол асар олон шүтэнээр дүүрэн газар байсан. Тэгвэл хэрэгтэй хэрэггүй ёрын шүтэнээр дүүрэн газар амьдарч байсан Авраам гэдэг тэр хүн бурхантай уулзснаас болоод өнөөгийн Израиль гэдэг үндэстэн байгуулагдсан. Бурхантай уулзсан нэг л хүнээс болоод Библийн эхний номнууд бичигдэж. За нэр бурхантай уулзсан нэг л хүнээс болоод Израиль гэж Бурханыг эрен хайдаг үндэстэн байгуулагдсан гэсэн. Хэрвээ Библиэс үргэлжлүүлээд харах юм бол Даниэл номон дээр
Бурхантай уулзсан, Бурханыг хүндэлж дагдаг ганц хүнээс болоод буюу Даниэлээс болоод 120 муж улсаас бүрдсэн Дариус гэж хааны хаанчилж байсан Ассир гэж асар том тэр улс. Перс гэж асар том тэр улс. Бүхлээр Бурханд хүндэтгэл өгсөн. ертөнцийн эзнийг мэдэхгүй хээм шүтэн мөрөгдөг тэр үндэстэн 120 муж улсаас бүрдсэн тэр том үндэстэн том улс Бурханд хүндэтгэл өргөж Бурханыг магтсан байна. Даниэл гэж Бурханыг биширдэг хүндэрлэг Бурханд үнэн зүрх сэтгэлтэй нэг л хүнээс болов. Үргэлжлүүлээд харвал Мосе 400 гаруй жилийн туршид Египтийн боолчлолд дарлагдж байсан Израиль үндэснийг Бурханаар дуудагдсан Мосе гэж ганц хүнээс болоод Бурханы дуудлаганд тийм айцсан би явъя гэж шийдсэн Мосегийн гаргасан тэр шийдвэрээс болоод 400 гаруй жилийн дарлал төгсгөлөө болж Израильчууд Египтийн дараллаас чөлөөлөгдсөн. Тэгэхээр нэг л хүнээс болоод их олон төв хөрөнгөсөн байна. Бидний эзэн Есүс ч гэсэн нэг хүнийг дандаа чухалчилж байсан. Нэг хүний авралын төлөө маш аимшигтай салхи шуургыг сөрөн байж давалгааг номготхон байж шавнарыгаа дагуулсан Декаполис гэж дүүргийн Генасарет гэдэг нуурын ирэг рүү Есүс эзэн бүтэн шинжэнгөө аялсан. Өглөөл Генасарет нуурын ирэг дээр очихгүй Декаполис гэдэг дүүрэг даяараа алдартай нэг солиорсон хүн байсан. Тэр солиорсон хүн маань өөрийгөө чулуугаар дэлсэж, хувцас хунаргүй нүцгийн шалдан гүйж, тэгээд дандаа булшруудад очиж амьдардаг байсан гэнэ ямар амир бай тээ. Хүмүүсийн булшинд очиж тэнд амьдардаг. Тэгээд ерөөсөө хідэн давхар гинжээр хүлээдэж номготгож чаддаггүй сэтгцийн хувьд солиорчсон байсан. Харин Есүс эзэн Декаполис гэж дүүргийн Генасарет гэдэг нуурын ирэг дээр очиод энэ хүнтэй уулзаад л тэнд ажиллаа дуусгаад буцсан байдаг. Та төсөөлөд үзтээ. Хинч тоохгүй бүгд болгоомжилдаг, бүгд холуур тойрдог тэр нэгнийг Есүс эзэн хайж утсан. Тэгээд энэ хүнтэй уулзаад түүний дотор шүглсэн байгаа бүх чөтгөрийг хөөн зайлуулад энэ хүнийг гэр орон руу, нутаг ус руу, хот руу нэлгээсэн. Есүс эзэн загалмай дээр цовдлогдож байх үедээ баруун зүүн гар талд нь цовдлогдсон гэмт хэрэгтнүүдийн төлөө ч гэсэн авралын ажлыг гүйцэтгэж байсан. Амьсгал хураахаас өмнө нэг сүнсний авралын төлөө зүрх сэтгэл нь зовлж байдаг бидний аврагч эзэн Есүс. Үнээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай диваажин байгуулно гэж хажууд нь цовдлогдсон амьсгал хурааж байгаа өнөө гэмт хэрэгтэнд авралыг дамжуулсан. Бурхан энэ дэлхийд амьдарч байгаа хүн бүрийг үнцэнтэй тооцдог. Адгийн гэмтэн, зөөвөрчин, биеэ өмлөгч, худал хуурмгийг үнэн юм шиг аргалаанддаг тэр хүмүүсийн төлөө. Алдартай цуутай алдар нэргүй хүмүүсийн танил хинийч таньдаггүй. Оргогдсон, гадуурхагдсан, чинээдэг, баян, үгээгүй, хоосон бүх хүмүүс Бурханы нүдэнд үнцэнтэй. Бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа, үнний мэдлэгээр үрээсээ, нүглийн буулганаас чөлөөлөгдөөсэй гэж хүсдэг. Бурхан нэг сүнс болгоны төлөө зүрхэн цэвэрдэг. Харин өнөөдөр Бурхан та биднийг уриалж, надтай хамт зүрхэн цогцолгооч. Нэг сүнсний авралын төлөө, нэг амьдрал өөрчлөгдөхийн төлөө, нэг унаж дороодсон итгэл найдваргүй болсон амьдрал сэргэж босоод утга учиртай баяр хөөртэй нүүр дүүрэн инээмсэглэн хүсэж мөрөөдөж амьдрдаг болохын төлөө амьдрал дээр байгаа нүглийн буулга бүгдээрээ илдрээд тэр хүн эрх чөлөөтэй болж итгэл найдвараар зүрх сэтгэл нь бэлхэхийн төлөө хүүмэн охин минь надтай хамт зогсооч гэж эзэн таныг ятгах байна гэсэн. Та нарын хэдэн амен гэж хариулах байсан. Нэг сүнсний авралын төлөө зүтгэл. Нэг амьдрал өөрчлөгдөхийн төлөө зориулалт. Нэг хүн Бурханыг таньж мэдэн Бурхантай уулзахын төлөө зүтгэл рүү эзэн та биднийг ятгах байна. Бүгдээрээ Лук номын 15 дугаар бүлгийн 10 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. 3 би та нарт хэлье. Мөн үүний адил нэг нүгэлтэн гэршил Бурханы тэнгэрч нарын оршууд баяр хөөр болно гэвээс. Өнгөрсөн 7 хоногт энэ хүн манай сургууль дээр ирж амьдралаа хуваалцсан.
Харин энэ хуваалцсан гэрчлэл хэдэн өдрийн турш миний зүрх сэтгэл байсан. Тэгээ өнөө өглөө би бас хуваалцмаар санагдаад энэ ахтайгаа би бас сургаалын бэлтгэхээс өмнө холбогдсон. Тэгээд энэ сургаал дээр гэрчлэлийн хуваалцахын тулд холбогдсон гэсэн. Тэгээд би дахиад утсаар нэлээд олон зүйл авалж асуугаад би номлолынхаа дундуур таны амьдралыг ярьж болох уу гэдгийг асуусан. Тэгээд энэ ахын маань нэрийг болохоор Алгагийн Баасан дурж гэдэг. 1995 онд түүний амьдрал тарин шанд амьдраад аль хэзээ 5 жил болсон байсан. 90 онд аав нь нас орсон. Амьдралын хувьд үнэхээр хэцүү болсон. Ингээд архинд орсон 17-8 настай гэрнэ. Архиудаг өөрөөс нь 20-30 хүмүүстэй нийлээд тухайд өвгөнтий баригад гэж хэлэгддэг байсан. Тэр баригадын нэг хэсэг нь болчихсон. 95 он гээд аль хэзээ орц хонгол болон тараншаанаар гэр орон хийгээд 5 жил болсон байсан. 100 метрийн зайнаас миний өндөр үнэртдэг байсан гэж гэрчилж байсан. Бөөс хуурсандаа баригдчихсан. Тэгээд дандаа ресторан болон зоогийн газруудын хайсан хоолнуудаас идэх юм олдох нь гэж хоол түүж иддэг. Надад амьдрах ямар ч хүсэл байгаагүй гэж ярьж байсан. 95 оны тэр нэгэн зам. Яг 19 нас хүрэх үедээ сэтгэлээр үнэхээр унсан. Тэгээд ани хоолыг шийдсэн юм. Аль хэзээ 5 жил орц хонгор тараншаанаар амьдэрсэн. Харин 95 оны тэр зам 19 нас хүрэх үедээ ани хоолыг шийдэж явах үед нэг хүн ирээд өөрт нэг жижиг цаас өгсөн. Өнөө цаасыг харсан чинь тэр цаасан дээр хизээч өөрт нь хэн нэгэн хэлж байгаагүй юм шиг нэг үг бичээстэй байсан. Тэр үг нь юу вэ гэхээр Бурхан танд хайртай гэдгийг та мэдгүй гэж. Энэ асуултыг уншаад үнэхээр гайхсан. Тэгээд доор нь юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс танд маш их хайртай гэсэн үг байсан. Тэгээд цуглаан дүрээ цуглааны хаяг байсан. Тэр хаягийн дагуу арт кино театр, хуучнаар арт кино театр. Арт кино театр болж байсан мөнхийн гэрэл гэдэг цуглаан дээр очсон. Яг тэр цуглаан руу маш их над шиг муухай өнөртэй, над шиг муухай амтныг тэр газар руу оруулах болов. Тэгээд тэр шаналсан сэтгэлэн даван байж, түүнтэйгээ тулалдан байж яг тэр газар руу орох үед тэр газар явж байсан магтаал, тэнд номлогдсон номлолуудыг сонсох үед Бурхан түүний зүрх сэтгэл амьдрал руу ярьж гэлсэн. Тэгээд би анх цуглаан дээр очиод магтаал сонсож, номлол сонссныхаа дараа би асгар зүйлсэн гэж. Өөрөө хизээч үнцэнтэй гэж бодож байгаагүй. Харин би асгар зүйлсэн. Тэгээд би 7 хоног болгонд цуглаан тасалахгүй очдог байсан. Тараншаанаас орц хонглосон цуглаан. Очихлондоо би асгар зүйлдэг байсан. Ингээд Бурхан миний амьдралыг өрөөсөн. Тэр надад аврал өгсөн, итгэл найдвар өгсөн. Үхээд амьдралаа дуусгахыг гэж бодоод ани хорлыг гэж бодож байсан. Миний хувьд хамгийн сүүлчийн зөв шийдвэр тэр байсан. Харин би тэр хүнийг хизээж сандаггүй, тусараг нь чирөөсөө сандаггүй. Харин тэр хүний гарыг сандаг. Над руу тэр тохиомлыг саргаагаад миний дөө энийг уншаарай, заавал уншаарай гэж надад өгч явсан. Тэр хүнийг би хизээж сандаггүй. Гэхдээ надад өгсөн тэр тохиомл нь миний амьдралыг өөрчилж гисэн. Жижигхэн тэр зүтгэл. Хэн нэгнийг аврахын төлөө, хэн нэгний Бурханы авралыг дамжуулахын төлөө жижигхэн тэр оролдлого энэ хүний амьдралыг оронгоор нь өөрчилсөн. Энэ хүн маань тараншаанаас гарсны дараа эргээд тараншаанд амьдардаг хүмүүсийн төлөө залбирч 5 жил амьдарсан учраас тэр газар тэр нөхцөл байдлыг хинээс ч илүү ойлгож ирсэн учраас тэр хүмүүсийн төлөө залбирч тэр хүмүүс туслахын төлөө амьдарч гэлсэн. Эргээд өөрөө тэдний төлөө амьдрдаг нэгэн болсон гэсэн. Харин одоогийн байдлаар түүний үйлчлэл нь яаж тэлсэн бэ гэж 60 гаруй хүүхэдтэй 3 ангиар хичээлдэг сургууль тавилсан. Улаанчуудын хогийн цэг дээр. Тэсэлтэй. Улаанбаатарыг тойроод 5 хогийн цэг байна. Харин хамгийн том нь улаанчуудын хогийн цэг.
Өнгөрсөн 7 хоног тэрээр бидэнд яг энэ амьдралаа хуваалцах чадхаа нулимс тусдуулан хоолон зангиран байж тэгж ярьж байсан. Та нарын мэдхгүй ертөнц тэнд байж таах дүүнрээ очооч гэж. Нэг ширхэг талхны үнээр бие мөнөлж байгаа. 12-3 настай октод байныг бол та нар итгэхгүй. Тэр хүмүүс хэн явж очоод та нар үнцэнтэй гэж хэлэх юм бэ? Хэн явж очоод бурхан чамд хайртай гэж хэлэх юм бэ? Тийм мэдээ нэг сонсоогүй хүмүүсэнд амьдарч байгаа гэж хэлсэн. Яг одоо бол 60 хүүхэдтэй 3 ангаар хичээлдэг дунд сургуулийн байртай болсон. Тэгээд хүүхдүүдэд боловсрол болгож байна. Бараг 300 орчим хүүхдийг хүмүүжүүлж байгаа 2 цэцэрлэгтэй болсон. Дулаах. Тэгээд 7 хоног болгон хэдэн зуун гаруй хүмүүсийг хоололдог болсон. Хүүхдүүдэд боловсрол олгож, үндэсний урлаг, үндэсний хөгжим сургалтанд тусалж, тэгээд тэдний төлөө амьдарч байгаа энэ залуу амьдралаа гэрчлэн ярихдаа нэг л зүйлийг онцолж ярьсан. Намайг 19 настай амиа хурлах гээд бодож байх үед хэрвээ тэр хүн надад тэр жижигхэн урилгыг авчирч өгөөгүй бол өнөөдөр Баска гэдэг хүн байхгүй ч гэж магадгүй. Өнөөдөр энэ үйлчлэл бий болохгүй байх боломжтой байсан гэж ярьж байна. Тэгэхээр нэг сүн саврагдахад умаж яваа нэг хүн босч ирэхэд итгэл найдвараар нэг хүн сэргэхэд дагаад ямар олон зүйл болж байгааг та харж байна. Харин эсрэгээр нэг хүн унахад дагаад доор хаяж 40 50 хүмүүс шаналдаг. Ер нь архины хамгаалалтын хүмүүсийг хариул 40-50 хүн гэж ярьдаг шүү дээ. Нэг хүн архинд ороод уруудахад аав ээж ахад өвс найз нөхд нь хамт олон хамаатан саднаар хайрч хүндэж явдаг. Араас нь алхаж явсан олон үлгэр дүүрээр гарнаа гэж найдаж явсан дүүнэр гэдэг маш олон хүмүүс амьдралд нь асуудал сэтгэлийн дамд байдаг. Нэг хүнтэй холбоотойгоор түүх гоёор бичигдэж бас нэг хүнтэй холбоотойгоор түүх саарл өнгөхгүйгээр бичигдэж байна гэж бодлоо. Тэгэхээр нэг сүнс аврагдахад нэг амьдрал өөрчлөлтөд дагаад ямар олон зүйл болж байна. Матай 28-гийн 18-аас 20-ыг та бид бүгдээрээ мэднэ. Бүх үндэснийг дагалдуулсан. Эзнээс бидэнд өгөгдсөн агуу захирамж байна. Тэгвэл бүх үндэснийг дагалдуулах нь нэг хүнийг дагалдуулахаас эхэлнэ. Нэг өдөр Библийг нэг шууд ойлгодог болохоор, нэг өдөр би мундаг үйлчлдэг болохоор, нэг өдөр илүү авьяастай, чадвартай, нөөцтэй, боломжтой болохоор би үндэснүүд рүү явж очоод гэж ярьж байгаа бол уучлаарай. Нэг хүнээс л эхэлнэ гэдгийг та ойлгохгүй бол та юу ч хийж чадахгүй гэсэн. Улс орноо өөрчлөе, улс орноо хөрөөе гэж бол нэг л хүнээс эхэл. Нэг хүнээс. Бурханд та нарт нэм гариг болгох нь урам зоригтой байхыг, Бурханы үгийн дагуу алхахыг, хэрхэн яаж залбирахыг зааж байсан бол өнөөдөр би таныг хэрхэн яаж амьдрахад ятгамаар. Нэг хүний төлөө амьдраад хэлэхэд дагаад таны амьдрал хүртэл ямар их баяр хөөр ялалтаар гэрчлэлээр дүүрэх болов. Үндэснийг дагалдуулах үйлчлэл нь нэг хүнийг дагалдуулахаас эхэлнэ. Нэг амьдралд хүрэхээс эхэлнэ. Тэгвэл яаж вэ? Бүгдээ өнөөдрийн яг энэ Лук номын 15 дугаар бүлгээс 3 чухал зүйлийг хамтдаа маш хурдан. Эхнийх нь хайж болох. За яг үнийг хэлэхэд хайж болох шаардлагагүй тий. Явж очих гэдэг. Хайгаад шаардлагагүй шүү дээ. Таны иргэн тойронд байгаа бүх хүмүүс аврагдсан юм аа эсвэл үгүй. Хайж олоодох шаардлагагүй. Зүгээр л явж очих гэж хэлж байгаа юм. Харин Лук номын 15 дугаар бүлгийг харуул хайж олсон. Олохын тулд бүх гэр орныхоо эд хогшлыг дээш нь доош нь болгож, сар баглаа мондод бүх юм сэгсэрч шалгаж алдагдсан нэг зоосоо хайсан бол. Сайн хончин алдагдсан нэг хоноо хайж олохын тулд унтах гэж байсан дулаан кэвтрээсээ босоод, гартаан диллүүгэн бариад, шилбүүрэн бариад. Тэгээд иргэсэн хоноо хашаанд нь үлдээгээд шүмдөлөөр цоруудад гарган байж хайж явсан. Харин яг үннийг хэлэхэд бид хайж явах шаардлагагүй. Бидний иргэн тойронд аврагдаагүй хүмүүс хэдэн зуун мянгаар амьдарч байна. Бид зүгээр л явж очиход болно. Бүгдээ хамтдаа хэлье, явж очих гэж. Хажууд байгаа тус руу гараад аврал аваагүй хүмүүс рүү явж очиё гэж хэлье. Манай Филиппиний Еврейнэшн чуулган 120 хүнээс эхэлсэн боловч өнөөдөр 95,000 хүнтэй том чуулган болж хувирсан. За дээр нь хөдөө орон нутгийн чуулганууд нь бас асар олон хүнтэй болсон. Тэгээд тэд өсөөд үнэхээр одоо
олуулаа болж байна гэж бодож байсан тэр үед Стив пастор нэг чухал юм хэлсэн байдаг. Юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ танаа бодомд аврагдаагүй нэг хүн л байвал танаа чуулган жижигхэн чуулган шүү гэж хэлсэн. Ойлгож байна уу те? Том болсон гэж битгий бодоо. Танаа бодомд аврагдаагүй нэг л хүн байгаа бол танаа чуулган жижигхэн гэж хүн болгон бодоорой гэж хэлсэн. Манай чуулган хэр жижигхэн байна? Амар жижигхэн үү? Яа, харагдахгүй байна юм. За бид ихтэй чуулган жижиг томын талаар гэхээс илүүгээр нэг чухал зүйлийг дахиад хэлмээр. Явж очие. Нэг сүнсний авралын төлөө зүтгэл гаргая. Нэг амьдралд хүрэхийн төлөө зориулалт гаргая. Амен. Та нарын хідэн надтай саналдаг байна уу? Би явъя гэж шийдэж байгаа юм байна уу? Амен. Нэг хүний авралын төлөө зүтгэл гаргаж амьдрья. Хоёрдугаар нь Лук номын 15 дугаар бүлэгдэр өгүүлж байгаа энэ 3 сургаалт үлгэрээр дамжуулж эзэн Есүс хоёр дахь чухал зүйл нь бидэнд тандж хэлэхдээ хайж олонгуудаа хайрал, үйлчил, үнцэнтэйг нь мэдрүүл гэдгийг хэлж байна. Алдагдсан хоноо ирж хайж олонгуудаа өнөө хон чи яасан бэ? Холоос харангуудаа мо тууч чинь байсан байж тэ гэж бодсон уу? Шууд ирж очиж шилбүүрээр ухаан орчлон шахурцсан. Хонхид тухаарал эсвэл урдаа гаргаад цодоо хөвгөө явсан. Хоноо орилуулаад араас нь хөөж туугаад хараа зүхээр стонерэ. Харин юу хийсэн бэ хон чинь? Хайж олонгуудаа тэмэрч аваад тэгээд бүрэн дээрээ тавьсан гинэ. Тэтэм шиг хүзүүн дээр хоёр хөлийг гаргаж ингэж тавиад тэгээд гэрийн зүг баяр хөөртэй явсан. Тэнгуудаа алдагдсан хондоо зориулаа юу хийсэн гэсэн бэ? Эсвэл алдагдсан хоноо авцрангуудаа ингэсэн. За моогч нь эргүүлж байгаа юм шиг байгаа. Ийш тийшгүйгээр дахиад алдагдахаас өмнө өнөө ороод гаргахыг тавьж утсан. Шин шүд уухгүй. Энэ айгуул хангаа авч явахаас өмнө өөрөө л ер нь амин авъя та гэж утсан нь. Гэхдээ ямар хонч хонондоо зориулж найр хийж байгаа юм бэ? Энэ сонирхолтой байгаа зү. Алдагдсан хоноо олонгуудаа нөгөө алдагдсан хоноо хүзүүн дээр нь тэгж авцраад хонондоо зориулж захад үсээр дуудаад тэгээд өөр хон гаргаад хоолыг найрсан. Гэхдээ зүгээр тэгж төсөөлж ойлгосон. Одоо хоол унд байх хэрэгтэй ш. Тэрнээс зүгээр алгадашдаг найр байж болохгүй. Идэх хэрэгтэй найр чинь бол идэх ёстой. Тэгэхээр өөр хон гаргаад найрч үү? Ямар ч юм найр хийсэн. Эндээс бид юу ойлгож байна? Алдагдсан байгаа, нүгэд автсан байгаа хэнийг хайж олохдоо хамгийн түрүүнд бидний зүрх сэтгэлээс юу гарах ёстой вэ гэхээр хайр гарах ёстой. Хайр. Яадаг мөн нүгэлтэн бэ гэсэн тэр үгш. Харин ашгүйдээ чамайг оллоо гэсэн хайр гарах ёстой. Хэнийг нь алдагдсан байгаа, хэнийг нь унсан байгаа, дорогдсон байгаа, гин нүгэд дарлагдсан байгааг та олж харвал хамгийн түрүүнд таны дотроос хайр ундрах хэрэгтэй гэж ятгамаар байна. Тэгээд үйлчлэл тэр хүндээ. Түгээр бах үнцэнтэйг нь мэдрүүл, хонондоо зориулж найр хийгээд хон юм ойлгосныг мэдэхгүй л дээ. Чамд зориулж байгаа шүү дээ. Чи битээ дахиж чадах болоороо заа. Тэгээд хон юу ч ойлгохгүй гээд. Найр болоод ширээ зассан. Алдагдсан зоосоо олонгуудаа баярлаад бас юм хийж шүү дээ. Найр хийж. Харин хүү бол ойлгосон байна. Төрсөхгүй эргээд ирэх үед аав нь найрын ширээдсэн, тархан дугуйл нэтлээд найр хийх үед хүү нулимстайгаар өөглөө би ингэж хайрлагдах зохистой хүн мөн үү? Баярлаа. Баярлаа гэж дахин хэлсэн. Яагаад надад зориулж найр хийж байгаа юм бэ? Харин аав чи асар үнцэнтэй. Чамайг ямар их хайсныг, ямар их хүлээснийг мэдгүй гэж хэлээд аав найрын ширээ засаж байгаа. Хүүрийг асар үнцэнтэйг ойлгосон. Аханы буурцгаар хоолж байсан тэр хүү асар их үнцэнтэйг ойлгож урам зориг, итгэл найдвараар бэлгсэн. Алдагдсан нэгнийг ирж хайгаад болох юм бол хайр, үйлчлэл, үнцэнтэйг мэдрэл. Лук номын 15 дугаар бүлэгдэр эзэн Есүсийн зааж байгаа энэ сургаалт 3 дараалсан сургаалт бүлгэр дотор бидний ойлгох ёстой 3 чухал зүйл нь сайн мэдээг хуваалцсан. Яагаад сайн мэдээ хуваалцах нь 3 байгаа юм бэ? Үнэндээ
бид сайн мэдээг хуваалцах хэрэгтэй. Гэхдээ уртад хайр байх ёстой. Уртад үйлчлэл байх хэрэгтэй. Уртад зориулал байх хэрэгтэй. Хайр байхгүй мэдээ бол сайн мэдээ биш. Энэ бол зүгээр сайхан санал байж магадгүй. Бид баруун солгоогүй сайн мэдээ ярихаас уртад эхлээд алдагдсан хүмүүсийг хайрлах зүрхтэй болох хэрэгтэй. Алдагдсан төөрсөн нэгнийг олоод хайрлах хэрэгтэй гэсэн. (2012 онд өнөө Баск ах маань 2 гэртээ байсан гэхлээр тэгээд 2 гэртээ байх үедээ 400-аад хүнд бэлэг тараасан юм байна. Харамсалтай 400 ингээд тараасан чинь 1000 хүн ирсэн. Бүгд хогт бүдэг хүмүүс шүү дээ. Улаанчлуудтай өрн цагтаж. Гартаа нөгөө хогнуудыг авч ийштэй чинь ялгадаг юм урт сэрэр шиг одоо махир галын төмөр шиг тийм төмөртэй. Тэгээд 400 хүнд бэлэг тараан гэж байгаа учраас яах учраа олоогүй. Чадлаараа өгсөн ч цаана бэлэг аваагүй зөндөө үлдсэн. Харин тэр донд үнэхээр шаналсан, уурн хурж бухимдсан нэг эмэгтэй эмээ хурж ирээд гартаан байсан тэр нэг шил галын шилбэр шиг тэр төмрөөрөө Баск ахын толгоороо зоосон гинэ. Цус нь гойтсон. Толгойг нь хаг ярьсан. Тэнд үсэн бүх хүмүүс айсан. Баск ахаар ойлсон гинэ. 30 гарцсан 40 хүрч яваа ирэх хүн би тэгэд тэр үед ойлсон. Гэхдээ би өвдснөөс болоод ойлаагүй. Өгч чадаагүй тавилсан гинэ. Бэлэг. Дахиад нэг хэд байсан бол яасан хэцүү юм бэ? Чадан ядан цуглуулсан 400 хүрдэггүй. Цус нь гоожоод өөлж явахдаа тэрийг л буцсан. Тэгээд дотроо юу ч хэлсэн гэхээр би дахиад чадхаасаа бүр илүү хий. Чадхаасаа чадахгүй бүгдийг би хий. Бүгдд нь өгмөр байна. Тэгээд тэр сэтгэлээсээ болоод өдөр шөнөгүй чадах бүх зүйлээ хийсэн. Харин өнөөдөр тэнд 2 цэцэрлэг 60 хүүхэдтэй дунд сургууль. Хүүхдийн дотор байр. Тэгээд ээж нартанд зориулсан оюутлын цех маш олон юм бий байсан. Хайр байсан. Тэгээд ах トゥ ус Бурхан бидний дотроос яг ийм зүрх сэтгэл гаргасаа гэж хүсдэг. Эзэн Есүс 3 яг ижилхэн сургаалт үлгэрийг дараалуулан байж ярихдаа нэг сүнсний төлөө зүтгэл, нэг амьдралд хүрэхийн төлөө зориулалт, нэг хүнд авралыг үнэнийг хайрыг дамжуулахын төлөө зүтгэлийг биднийг ойлгоосоо гэж хүссэн. Нэг нүгэлтэн гимшгэд Тэнгэрийн усад асар их баяр болтгоо гэж дүгнсэн. Бүгд хамтдаа өнөөдрийн сургаалыг дүгнээд хамтдаа залбирцгаая. Бусдын авралын төлөө алдагдсан нэг сүнс, нэг амьдралд хүрэхийн төлөө хэн зүтгэлнэ. Бурхныг асар ихээр баярлуулдаг. Би танаас асуумаар байна. Та нарын хэдэн Бурхныг баярлуулдаг хүн баймаар байна? Хэдэн вэ? Хэдэн вэ? Бурхныг баярлуулдаг хүн баймаар байна гэж байгаа үнэн амен гэж надад хариулах байна. Мөн алдагдсан нэг сүнсний төлөө зүтгэл зориулалт нь нэг нүгэлтэн гимших тэр үед нэгэн агуу түүх яг тэр мөчөөс тэр цагаас тэр цэгээс эхэлдэг гэдгийг бид бас хамтдаа харлаа. Энэ бол нэг сүнс аврагдах тухай ойлголт эсвэл нэг амьдрал өөрчлөгдөх тухай ойлголтоос давсан зүйл болдог байна. Нэг хүн Бурхан дээр ирж нэг нүгэлтэн Бурхан руу эргэснээс болоод ямар олон хүний амьдрал өрөөгдөж болтойг бид ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нэг хүний авралын төлөө зүтгэл нь ийм чухал байна. Нэг нүгэлтэн эргэхэд нэг 60 байтугай хэдэн 60 яригдахаар гэрчлэлүүд амьдралын сайн сайхан түүхүүд бүтдгээ гэж та ойлгож байна. Мөн аврал аваагүй итгэл найдваргүй нүгэлд баригдсан төөрч бүдэлсэн хүмүүс рүү бид хурч очоод Бурханы аврал баяр хөөр итгэл найдварыг дамжуулах нь ямар чухал вэ гэдгийг та ойлгосон гэж найдаж. Тэгвэл одоо бүгдээрээ үнийг хийж итгэл үлдлээ. Тэгээд таныг ятгамаар байна. Заавал хоол ундаггүй, хувцас ундаггүй,
Гудамд байгаа орхигдсон хүнийг хайгаарай гэж би ятгаагүй шүү. Харин таны эргэн тойронд байгаа аврал аваагүй хүн болгон руу хүрэх нэг ч гэсэн амьдралд би Бурханаар нөлөөлөё гэсэн тийм зүрх сэтгэлээр дүүрэн амьдраасаа гэж би таныг ятгамаар. Бүгд хамтдаа судлаасаа бос. Судлаасаа босоод энэ ишлэлийг бүгдээрээ хамтдаа уншъя. 3 И танарт хэлье. Мөн үүний адил нэг нүгэлтэн гимшил Бурхны тэнгэрлэгч нарын оршихуйд баяр хөөр болно гэсэн. Нэг байтугай олон нүгэлтэн гимшиж, нэг байтугай олон хүн буруу замаас Бурхны зөвхт рүү үнэн хайр инрэл баяр хөөр дүүрэн тэр зам руу эргэх болдог. Танаас болоод эх 7 хоногт нэг байтугай олон хүний амьдрал тоос шорооноос Бурхны ярмалтар итгэл найдвар баяр хөөр бэлгсэн тэр хөв тавилан руу хөл тавих болдог. Танаас болоод нэг сүнсний авралын төлөө зүтгэлээр дүүрэн амьдрья. Нэг ч гэсэн амьдралд хүрэх юмсан гэсэн тийм зүрх сэтгэлтэй